бодлоо. За ад жаргалын гурвал гэдэг ийм ном байна. Кабасава Шио гэдэг Японы сэтгцийн эрүүл мэндийн эмч ийм хүний ном байгаа. Тэгээд ад жаргалтай байхад шаардлагатай зүйлсийн тухай ингээд бичсэн байна. Тэгээ энэ үг айгүй таалагдаад ганцаараа энийг мэдээд хоцрохоос нэг сонир санагтай та бүхэнтэйгээ хамт уншия гэж бодлоо. За хамтдаа сонирхъя. Олон хүн ажлыг хичээнгүйлэн хийвэл аз жаргалтай болно гэж боддог. Харин би ажилдаа хэд их шонтвол сэтгэлийн өвчтэй болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл мэдрэлийн эмчийн бодож буй аз жаргал гэж юу вэ? Аз жаргал гэж юу юм? Яавал аз жаргалтай болох вэ? Эртний Грекийн гүн ухаантан Эсвес хятадын сэтгэгч нар 2000 жилийн өмнөөс аз жаргалын тухай хэлцэж ирсэн. Саяхны сэтгэл судлалын ухаанд аз жаргалын сэтгэл судлал анхаарал татах болж голчлон Америкт хүчээ авч буй ажиглагддаг. Аз жаргал гэж юу юм бэ? Яавал аз жаргалтай болох вэ? Энэхүү мөнхийн сэдвийн талаар саяхнаас шинжлэх ухааны судалгаач нэмэгдэж зүг чиг нь зэгссэн овоо харагдах болов. Гэхдээ дүгнэлт нь хараахан гараагүй байна. Учир нь аз жаргалтай болох замыг мэдчихвэл дэлхийд даяар жаргалтай хүмүүс олон байх болно. Аз жаргал гэж юу юм бэ? Сэтгэл мэдрэлийн эмч хийгээд тарих судлаачдын хувьд аз жаргал гэдэг туйлын эсрэг тесрэг байдал байгаа. Сэтгцийн өвчтний зовлон шаналлын туулан хал үзэж халуун чулуу долоож иржээ. Тиймээс би уг номонд аз жаргалтай амьдрахын тухай 30 жилийн турш асуусан асуултын хариултыг голлож эмгэтгсэн юм. Аз жаргалтай болох арга ухааныг аль болох ойлгомжтойгоор бодит бичвэр болгон дамжуулмаар байна. Аз жаргалын онол, аз жаргалтай болох арга ухаан зэрэг агуулга зөнхлөгдсөн ном зохиолуудын эртээс эхлэн тоолохын аргагүй олон. Түүний заримд нь ийм байдаг байжээ хэмээн санаа нийлэх зүйлс тохиолддогч яг боддоор одооноос юу хийвэл дээрвэ? Хийх ёстой зүйл тодорхой бус байх нь олонтой. Ерөөс гүн ухааны маягийн онол бодрол ойлголт ухахдаггүй олон байхаас гадна яг өнөөдрөөс яах их ингүүл аз жаргалд хүрнэ гэсэн хэрэглээний маягийн ном маш их цөөн байдаг. Би 20-од настай байх үедээ аз жаргалтай болмоор нь хэмээн бодож аз жаргалын талаар ном зохиолыг их уншиж байсан боловч эцсийн дүнд тодорхой арга замыг ерөө ойлгож аваагүй билээ. Тийм болохоор уг номд илэрхийлсэн аз жаргалын талаар санаад өдий хүртэл хэвлэгдсэн асар олон аз жаргалын тухай номоос илүү бодиттой, илүү нарийн тодорхой зүйл болсон юу практик маягийн тодорхой хийх ёстой зүйлийг гаргасан юм. Үүнд бичсэн агуулгыг нэгээр нь хэрэгжүүлж чадхаваас та аз жаргалтай болно гэдэгт итгэлтэй байна. Миний бие суралцсны эцэст өөрчлөгдөх гадаад тал сэтгэл мэдрэлийн эмчийн зөвлөж буй стрессээс чөлөөлөгдөх их тал зэрэг чухам хийх ёстой зүйлийн талаар ном бичсэн билээ. Хийх ёстой зүйл тодорхой гардаггүй юм. Ном бол хэрэглээний сурах бичгийн хувьд утгагүй юм. Энэхүү бүтээл нь аз жаргалтай болохын төлөө хэрэглээний гарын авлага билээ. Илүү ойлгомжтой хэлбэл би аз жаргалын тухай бичгийг оролдлоо. Аз жаргалтай болохын тулд чухамхүү зүдэрч унтлаа ажиллах, үхтлээ хичээл зүтгэхийн хэрэгцээ байхгүй. Уг бүтээлийн агуулгаар дамжуулан аз жаргалтай Япон хүнийг нэгэрч болтугай нэмхийн сэтгэл мэдрэлийн эмч хүнийхэн хувьд би чин сэтгэлээсээ хүсэж байна. Аз жаргал бол хүний амьдралын утга учир болох зорилт, хүний оршихуйн туйлын зорилго байх ёстой. Аристотель. 1-р бүлэг. Аз жаргал гэдэг уурга тархины дотор байдаг зүйл мөн. Аз жаргалын язгуур төрх. Аз жаргалыг мэдэрч байх үед тархинд юу болж байдаг вэ? Аз жаргалтай болох арга ухааны талаар хэлье гэвэл аз жаргал гэж юу юм бэ гэдгийг хэрэгцүүлэн тодорхойлох хэрэгтэй. Энэ бол маш яригтай агаад эртний үеэс эртний Грекийн Аристотель, Сократос эхлээд 2000 гаруй жилийн турш хэлэлцэж ирсэн чухал асуудал. Аз жаргал гэж юу юм бэ гэдгийг эргцүүлбэл бүтэн ном болж магадгүй.
Гэхдээ би гүн ухаантан нийгэм судлаач биш, сэтгэл мэдрэлийн эмч, бас тарих судлалын чиглэлээр 10 гаруй жил ажилласан хүн. Тиймээс миний эрх зүйлэх нь уламжлалт маягийн аз жаргалын онол бус сэтгцийн ангаах ухааны тарих судлал дээр суурилсан практик хэрэглээний аз жаргал юм. Үннийг хэлэхэд би юмыг хөндрүүлж бодох дургүй. Тийм болохоор энгийн хөнгөн байдлаар бодно. Аз жаргал гэдэг зүйлийг илүү хөнгөнөөр бодож болохгүй гэж үү? Нэг өдөр миний санаанд ийм бодол харвсан юм. Бид аз жаргалтай байна гэж мэдрэгдэх үед тархин дотор чухам хүү ямар процесс болж байдаг вэ? Чухам ямархуу маягийн бодис тархинд ялгарч байдаг юм болоо. Судлаад үзэхэд бид аз жаргалыг мэдэрч байх үед допамин, эндорфин, серотонин, окситоцин, адреналин, норадреналин, габа зэрэг 100 гаруй төрлийн аз жаргалын гормонууд ялгардаг. Дофамин мөнгө амжилтанд хүрсэн аз жаргал, серотонин альжаал тайлах, сэтгэл санаа тогтвортой байх, окситоцин хайр хэлхээ холбоон аз жаргал, харин эндорфин runner's high байдлыг төлөөлөхөж хязгаарын тулд хүрсэн нөхцөл байдалд ороход ялгарч гардаг аз жаргалын давар, адреналин, норадреналин сэтгэл хөдлөл, сэтгэл түгшил айдастай холбогдно. Энэ аимшигын тоглоом суусан үед юм уу? Эсвэл зурагтаар тулаан тэмцээн үзэж байх үеийн сэтгэл хөдлөл балмагдалтын нөхцөл байдалтай холбоотой. Тархинд ялгардаг бодисын талаар номыг уншиж байх үед бидэнд өдөр тутмын аз жаргалтай мэдрэмжийг бүрдүүлж байдаг аз жаргалын даавар болох допамин, серотонин, окситоцин 3 ихэд анхаарал татна. Эндорфин, адреналин, норадреналин юмд хөөгдөх, гүйцэтгэх, нөхцөл байдалд орох үед ялгардаг. Тиймээс ч өдөр тутамд буюу ажил, гэр орондоо байх үед ялгарх нь тун ховор тархины процесс юм. Мөн 100 гаруй төрлийн аз жаргалын давар дотор хангалттай судлагдаагүй зүйлс олон бий. Өөрийн хүсэл зориг үйлдэлээр ялгарах, зохицуулах боломжгүй зүйлс ч олон. Гэвч уг бүтээл маань практик хэрэглээний ном тул энд хэрэг болох авч үзэх шаардлагагүй. Допамин, серотонин, окситоцин ихэнх вебсайтад аз жаргалын бодис, аз жаргалын давар гэж танилцуулдаг. Үүнийг дэлхийн хэмжээнд 3 том аз жаргалын бодис хэмээн авч үзэж болно. Энэ номд аль болох ойлгомжтой хялбар төдөө маягийн дамжуулах хэлхийг хүсэж байгаа допамин, серотонин, окситоцин аз жаргалын 3 том бодис болон наривчлан үзье. Аз жаргалтай холбоотой байдаг тархины бодис допамин, серотонин, окситоцин аз жаргалын 3 том бодис. Эндорфин, адреналин, адреналин, габа, анадамин бусад 100 төрөл бусад бодисууд байна. Допамин ялгарх үед зүрх төг цохилж буй мэд хөөрөл бүхий аз жаргалын мэдрэмж буй болдог. Серотонин ялгарч байхад зөөлөн уужуу тайван, налгаар релакс, тайвширсан мэдрэмж бий болно. Окситоцин ялгарх үед хүн амьтантай хэлхээ холбоос бүхий хайр, эсвэл нэлэх хүүхдийн тэврэх үед төрдөг хайраар бэлгсэн аз жаргалын мэдрэмжийг хүртэнэ. Яг энд түүхэн цаг үеэс өдийг хүртэл олон хүн толгоогоо гашлагаж ирсэн. Аз жаргал гэж юу юм бэ гэсэн асуултад уг номоор ердөө 10 секундэд хариулаад үзье. Допамин, серотонин, окситоцин хангалттай ялгарч буй нөхцөл байдал бид аз жаргалыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл тархин дотор аз жаргалын гормон ялгарх нөхцөл аз жаргалтай болдог. Ерөөс аз жаргалын даавар ялгаруулах нь аз жаргалд хүрэх арга зам юм. Допамин, серотонин, окситоцин тусгүйс ямар ч нөхцлөөр ямархуу байдалд үйл хөдлөлд ямар агцаар ялгарч байна вэ гэдгийг мэдэж чадвал бид аз жаргалтай болж чадна. Аз жаргалын үндсэн 3 өнгө. Бид допамин, серотонин, окситоцин гэсэн аз жаргалын 3 бодис байдгийг мэддэг боллоо. Эдгээр нь аз жаргалын тухай эрх зүүлэн бодоход хүчрхэг зэвсэг болж өгнө. Улаан ногоон хөх болон гэрлийн үндсэн өнгө энэ 3 өнгнөөс гэрэл бүтэж байдаг. Үүн лүгээ адил аз жаргал гэдэг зүйлийн тухайд допамин, серотонин, окситоцин хэмээн аз жаргалын 3 давраар суур болон эрх зүүлж үзвэл болохгүй гэж үү?
Өөрөөр хэлбэл бидний ямагт мэдэрч байдаг аз жаргалын серотонин, окситоцин, допамин маягийн аз жаргал гэж хуваагдаж болох уу? Серотонин маягийн аз жаргал нь нэг үгээр хэлбэл эрүүл энхийн аз жаргал юм. Бие болоо сэтгэлийн эрүүл мэндийг төлөөлнө. Окситоцин хэлхээ холбоо хайрын аз жаргал. Энэ нь анд нөхөд хүн ёсны хүмүүнлэг харилцаанаас үүдэлтэй. Допамин маягийн аз жаргал мөнгө, амжилт, ололт, эд баялаг алдар нэр, байр суурь, сэлтээс бий болдог. Таны хувьд аз жаргал гэж юу юм бэ? Асуухад эдгээр 3 зүйлийн аз жаргалын аль нэгийг хариулах хүн дийлэнх болов уу? Үүнээс бус өөрийнхөө аз жаргалыг галзуу хулган тоглоом дээр суух үед адреналин ялгарснаас үүдэлтэй аз жаргал, марафон гүйхэд барайнд орох агшин, эндорфин ялгарснаас үүдэлтэй аз жаргалтай мэдрэмж гэж хариулах нь ухтай бол үгүй бизээ. Эдгээр нь бидний хувьд аз жаргалын нийтлэг шинж, басгүй бидний хүсэмжит аз жаргал болон дийлэнх тохиолдолд серотонин, окситоцин, допамин маягийн аз жаргалын аль нэгт хамаарна. Аз жаргал дээрх 3 янзаар илэрнэ. Тэгвэл үүнийг чухам яаж дараа талаар эсвэл ямархуу байдлаар угсаж бүтээвэл аз жаргалтай болох вэ? Бодож эргцүүлэх гээд үзье. Өнгөний 3 өнгө бас аз жаргалын 3 бодис. Суур өнгө, улаан, хөх, ногоон. Аз жаргалын 3 бодис. Хөх өнгөн дээр серотонин, улаан өнгөн дээр допамин, ногоон өнгөн дээр окситоцин. Аз жаргалд тэргүүлэх дараалал гэж бий. Аз жаргалын 3 шатлалт онол. Тэргүүлэх дарааллыг солих юм бол аз жаргалгүй болдог. Эрүүл мэнд, хэлхээ харилцаа, мөнгө, амжилт энэ бүгдийг гартаа оруулах чухал болохын гэж бодож буй за. Гэвч ил 3 аз жаргалыг бүтнээр нь гартаа оруулсан хүн маш цөөхөн. Яагаад бэ? Учир нь тус 3 аз жаргалыг олохын тулд тэргүүлэх дараалал гэж бий. Тэгээд ихэнх хүн 3 дарааллыг сольж байдгийг болоод аз жаргалтай болтгүй билээ. Шууд л дүгнэлтээсээ хэлье. Серотониноос окситоцин руу, түүнээс допамин маягийн аз жаргал руу гэсэн дараалал бий. За серотонин гэдэг чинь эрүүл мэнд сайн байж ээж серотонин чи эрүүл мэндийнх, бие сэтгэлийн эрүүл мэнд. За тэрнээс допамин гэдэг чинь хайр. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор окситоцин буюу амжилт. Тэгэхээр нэгдүгээрт эрүүл мэнд, бие сэтгэлийн эрүүл мэнд, хоёрдугаарт хайр. Одоо гэр бүлийн хайр, найз нөхдийн хайр, хамгийн сүүлд нь амжилт. Одоо мөнгө, санхүү, эд баялаг гэдэг зүйлээр дамжуулж аз жаргал орж ирэх нэ. Энэ бол зөв дэс дараалал юм. Допамин маягийн аз жаргал хамгийн сүүлд байх ёстой. Уг дэс дарааллыг солихоор аз жаргалтай болох болов уу? Эсвэл аз жаргалгүй болох магадaltaй асар том ийм хүмүүсийг харж байна. Хэдэн мянган сэтгцийн өвчтэй хүнийг үзэж байхад бодогдно. Сэтгэл мэдрэлийн өвчтэй, маш их хичээнгүй махруу хүмүүс байдаг. Ханиад хүрсэн ч тоохгүй, амрахгүйгээр ажилдаа явдаг. Үлдэж, ажилдаа гоншигнохгүй, ямар ч байсан хичээнгүйлэн зүтгэнэ. Сэтгцэн хэвийн бус улам шамдаж байдаг. Сэтгэл гутралын хэв шинжилж байсан ч мэрийн. Мэдрэлийн хэмжээд үзүүлэхэд сэтгэл гутралын дунд зэрэг төвшин байна гэж тогтоодог. 2-7 хоногийн өөрийгөө амраа гэж хэлсэн ч би байхгүй бол одоогийн төсөл явахгүй, амарч чадахгүй гэдэг. Сайнаар хэлбэл хичээнгүй, шаргуу, чармаалттай. Ажилдаа улаардаг. Харин эсвэргээрээ хэлбэл эвдүү муутай, уян хатан бус гэсэн үг. Өөрийнхөө эрүүл мэндийг хохроон барин байсан ч ажилдаа чармаана. Гэтэл зарим нь өөрийгөө боомлохдоо тулснаас ажлаасаа гарсан дээр гэж хэлцдэг. Сэтгэл гутралын өвчтэй тогтоогдсон хичээнгүйлэн зүтгэж байгаа хүн бол өвч нь улам хүндэрт цаашлаад шийдвэр гаргах хүчний могсон шатан дээр тулж очино. Ийм хүн амрах, ажлаасаа түтгэлзэх шийдвэрийг гаргаж чадахгүй. Амжилтыг эрүүл мэндээс илүүд үзэх нь нэг цаг дор. Өөрийнхөө эрүүл мэндийг сүйтгэн барин юундаа тэгтлээ чанмаана вэ? Эрүүл мэндээ илүү чухалчилж, нойр хөдөлгөөн, дасгалын цагийг ягштал баримталж, бат бэх эрүүл мэндийг
цогцлоож байж хамгийн өндөр зэрэглэлийн олныг шугуулсан амжилтыг гаргаж чадна. Тэгснээр ажилдаа хүлээн зөвшөөрөгдөж, ажлын газартаа итгэж болох хүн болох бүзээ. Би үүнийг анзаарсан юм. Серотонин олохгүйгээр допамин маягийн аз жаргалыг хүсэмжлүүл сэтгэлийн болон бие махбодын өвчнөд тусна. Аз жаргалтай хүн болох уу? Аз жаргалгүй нэгэн болж орхих уу? За ийм байна. Тэгээд би сэтгэлийн эрүүл мэндийг бодохгүйгээр амжилт, эд баялаг, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Хүссэн амьдралаа бүтээн гэсэн ойлголт огт байхгүй. За энэ группийг нэгээд бүтэн жил болж байна. Тэгээд анх бол ном уншиж сурах гэж энэ группийг нээж байсан. Коучоор суралцаж байсан. Тэгээд одоо бол коуч болоод ингээд 1 жил болж байна. Тэгээд оюуны тасгалжуулагч болоод 3 жил болж байна. Тэгээ хүмүүстэй уулзаад байхад өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө амраахгүй, өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийхгүй хүмүүсээр дүүрэн байна. За би ч гэсэн бас тийм байлаа. За өөрийгөө хайрлж эхэлсэн, сэтгэл санаагаа хайрлаад, намайг зовоодог, намайг эвгүй байдалд оруулдаг, намайг доромжилдог энэ хүмүүсээс зайгаа барьж эхэлсэн. За тэрний дараа юу болсон бэ гэхээр өөрийгөө амраад сурч, өөрийгөө хайрлаж, өөртөө зориулж, хувц хонор, амттай хоол, гадуур ганц өөртөөгөө цуг явж, ажил амьдралаа төлөвлөж, өөрийнхөө сэтгэл санааг зэгцэлж эхэлсэн. Тэгээд өөрчлөлөгч нартай энийг хэрхэн хийх вэ гэдгийг чиглүүлж ирсэн. Тэгээд саяхан миний нэлээд том шийдвэр гаргасан, нэлээд зоригтой, айдас бол байсан. Одоо ч гэсэн бага зэрэг байна. Гэхдээ надад тэр зүйлийг хийх бүрэн потенциал, бүрэн ур чадвар нь бол байгаа учраас би 8 сарын 8-нд ретрит хөтөлбөр зарласан байгаа. Эндээ бол яг 10 хүнийг гоё амраагаад, бие сэтгэл оюунаар нь амраагаад, амьдралынхын зорилгыг дахин тодорхойлуулж, апдейт хийж дахин шинжлэх процессыг хийх ийм гоё өөрийгөө хайрлах 7 хоногийн ретрит хөтөлбөрийг зарласан байгаа. Тэгээд та бүхэн бичлэгийг үзэж байгаа бол ретрит хөтөлбөрт бас хамрагдаасаа гэж хүсэж байна. Мэдээж хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүнээ бол би сонгоно гэж бодож байгаа. Сонирхож байгаа хүмүүстэйгээ уулзаад үнэхээр энэ хөтөлбөр шаардлагатай юу, үнэхээр сонирхож байна уу гэдэг байдал, амьдралын нөхцөл байдал гээ бүгдийг ярилцж агаад хөтөлбөртөө бүртгэж авах байгаа. Тэгэхээр 7 хоног өөрийнхөө төлөө амралт, тэр өөрийнхөө төлөө ганцаархнаа байх утасгүй, интернетгүй, тэгээ суралцсан, бясалгал хийсэн, тийм гоё апдейт хийсэн, шинжлэгдсэн зүйлийг өөртөө зориулж чадахгүй бол энэ бол яг энэ аз жаргалын суурийг хийж чадахгүй байна гэж үздэг. За Elon Musk, олонний алдартай Bill Gates гэдэг хүмүүс бол жигдээ заавал 1 удаа 5-7 хоног утсаас халгаад алга болдог. Тэр хугацаанд бол маш сайхан амарч, амьдралаа бодож, ном уншиж, өөрийгөө дахин шинжлэхдээ тэр цаг хугацааг апдейт хийх рестарт хийх тэр цаг хугацааг бол өөртөө олгодог. Тэгэхээр та бид энэ аз жаргалтай, амжилттай амьдралыг бүтээх гэж байгаа бол энэ цаг хугацааг бол өөртөө гаргаасаа гэж хүсэж байна. Би туслахад бэлэн байна. За ингээд номоо үргэлжлүүлье. Би чармайх гэдэг үгэнд тун дургүй. Өгтлээ зүтгэсэн хүн сэтгэлийн өвчтэй л болдог болохоос тэр. Махар зүтгэхгүй л байвал өвчин чинь эдгэрнэ. Асаа хэвлэлийн газар гэдэг ном хүртэл бичиж гаргалаа шүү дээ. Зүтгэхгүй л байвал номоо 15 онд бичсэн. Тус номонд хичээ зүтгэдэг махруу хүн өвчнөд хэлбэрхэн нэврэгддэг. Өвчнөө эдгэх тусам өвчин эдгэгдэггүй. Тиймээс махран зүтгэхээ болох хэрэгтэй. Өвчнийг эдгэхэд автах бус түүнийг хүлээж авах үед өвчин илэршиж сайжралыг олно хэмээн бичсэн билээ. Өвчнийг эсэргүүцэх биш, тухайн өвчнийг хүлээж авах хэрэгтэй. Окей, би өвдсөн байгаа юм байна. Яагаад өвдөж байгаа вэ гэхээр өөрийгөө хайрлах цаг болсон байна. Тэгтлээ их хичээгээд байгаа шалтгаан нь юу вэ? 100 сая 200 сая хадгалаад буцаад
эмнэлгээр явж мөнгөө үрж дуусгах гэж байгаа. Мөнгөний төлөө гэхээсээ илүү тухайн хийж байгаа амьдарч байгаа амьдралын процесс маань өөрөө яг тэнцвэртэй байх хэрэгтэй. Ажиллах үедээ ажилдаг, амрах үедээ амардаг, инээлдэх үедээ инээлддэг тийм бүх зүйлийг яг тэнцвэртэйгээр авч явж чадах юм бол өвдөхгүйгээр ажиллах боломжтой. Мэдээж орлого олох хэрэгтэй. Тэгэхээр орлого олох нь одоо их цаг хичээнгүйлэн ажилласандаа биш, ухаалгаар бага цагаар илүү их үр дүнтэй ажиллах боломж байдаг гэдгийг бол олж мэдсэн. Тэгээ одоо орлого нь бага байгаа ч гэсэн ирээдүйд эндээсээ маш хэмжээний орлого болох боломжтой суурийг бэлтгэж байгаа гэсэн үг. Нэг ийм жишээ өгдөг штэ. Хоёр хүн ус зөөж байгаа байхгүй юу? За нэг нь бол голоос очоод хувингаар усаа зөөдөг. Нөгөөх нь шуудуу барьсан. Тэгээд яасан бэ гэхэд тэр шуудуу барьж байгаа хүн эхлээд ус авчраагүй. Харин хэсэг хугацааны дараа тэр голоос гэр хүртэл нь ус урсдаг тийм системийг бий болгож чадсан байдаг. Тэгэхээр бид нар системийг бий болгох уу эсвэл өдөр тутамдаа багах нь л одоо өөрөө байснараа бий болдог тэр одоо орлогыг бий болгох уу гэдэг хоёр асуулт байгаа байхгүй юу? За миний хувьд бол 9 талбарт өөрийгөө хөгжүүлдэг. За тэгээд одоогоор бол 4 талбараас нь орлого олж ирж байна. За нэгдүгээр гэх юм бол сургалт илтгэл лекцээсээ орлого олдог. Хоёрдугаарт ганцаарчлсан коучинг уулзалтаасаа орлого олдог. Гуравдугаарт гэх юм бол онлайн сургалтаасаа бас орлого олж байна. За дөрөвдүгээрт гэх юм бол бас захиалгаар зураг зурдаг. За сая би бас хуучин сурсан чадвараа сэргээгээд үс засах үйлчилгээ, нүур бодох үйлчилгээгээ бас ганц хоёр захиалгаар хаягаар очиж бас үйлчилгээ, VIP үйлчилгээ үзүүлж байгаа. Тэргүүрээ ингээд 5 төрлийн их усрээс орлого олж эхэлж байна. Тэгээд удахгүй бас үлдсэн 4 талбар дээрээ арилжаа, хөрөнгө оруулалт, номоо бас бичиж байгаа. Хизээ би үлэн болох нь тодорхойгүй, ер нь 2-3 жил болж байна. Нэгтгэж жагаад нэг айтайхан ном гаргачихъя гэж бас бодож байна. За гэх мэтчлэн анханасаа тактиктайгаар зөв системийг ухсраад одоохондоо үр шим нь хүртэхгүй байгаа ч гэсэн ирээдүйд хэмжээний орлого олох боломжтой юм системийг ухсарсан байгаа. За тийм байна. Тиймээс махран зүтгэхээ болох хэрэгтэй. Өвчнийг эдгээхэд автах бус түүнийг хүлээж авах үед өвчин илааршиж сайжралыг олно хэмээн бичсэн билээ. Түүнээс хойш 6 жил өнгөрчээ. Одоо бол санаа бодол маань бага зэрэг өөрчлөгдсөн. Хичээж зүтгэн гэдэг 100% муу зүйл бас биш. Эрүүл мэндэ үгүй болгож байж хичээх чармаадаг учраас өвчин олоод байна. Эрүүл мэндэд анхаарч серотонин маягийн аз жаргалыг бий болгонгоо уян хатан байж хичээх ёстой. Ийм аваас тийм чамархан өвчин тусахгүй билээ. За тэгээд бас нэг ийм туулшрал байдаг. Одоо хичээж ингээд өвчин тусчлаа. Тийм учраас би одоо хичээхээ болий 50 бай гэд зөв хичээхээ болждог, зөв дайчлахаа болждог гэсэн үг. Тэгээд бас л уналтанд ороод дахиад утга учиргүй мэдрэмжийг авдаг. Хит одоо бие чагнаад, хит эрүүл мэндэд анхаарад, хит сэтгэл санаан дээр анхаарад ингээд байгаад хахаар бүтээмж байхгүй болчдөг. Тэгэхээр яаж зөв систем байгаад, зөв стратегитэйгээр бүтээмжээ өсгөх вэ гэдэг зүйлээ хийхээ болждог. За миний хувьд бол яг ажил амралтаа бол маш сайн зохицуулж сурсан байгаа. Хийх үедээ бол маш их зүйл хийдэг. Амрах үедээ бол амарч чаддаг. Уцаа онгоцон дээр нь тавиал унтаад өгдөг. Тэгэхээр ийм гоё системтэйгээр явхаар үр дүн маш гоё байдаг. Бас бүтээмж үр бүтээлтэй амьдарч чаддаг гэсэн үг л дээ. Тэгээ энийг бий болгох гэж бол маш их цаг хугацааг зарцуулсан. Миний онлайн сургалтанд бол энэ системийг бол хичээл болгоод оруулсан байгаа. Эсвэл онлайн сургалтанд ороод та бүхэн бас тэр одоо мэдлэгийг бас авах бүрэн боломжтой. За зүгээр л өвчин тусахгүй гэж төдий бус уураг тарих бие эрхтний гамшигыг
гайхамшигыг өнөө хүртэл байглаас дэвшлүүлж чадах юм бол маш их том үр дүн, ажлын амжилт, мөнгө, байр суурь, олон түмний итгэл, алдар нэр зэрэг допамин маягийн аз жаргалыг олох болно. Бүү шантар, чармай, тууштай зүтгэж байвал аяандаа болно гэх маягийн чанга оюун санаан дээр суурилсан онол давтарч дарлуулсан хүн олон гэж боддог. За, тууштай гэдэг үгийг өөрийгөө ядраасан ч хамаагүй зүтгээтэй гэдэг үгтэй андуурж байгаа байхгүй юу? Тууштай гэдэг үг нь болохоор өөрөө битгий зогсоорой. Амарч болно. Гэп авч болно. Гэхдээ хэд хоног амраад буцаад тэр хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээрэй гэсэн санаа ахгүй юу? Харин хүмүүс тууштай гэдэг байдлыг болохоор өдөр болгон хичээх ёстой, өдөр орой болгон хичээх ёстой гэдэг зүйлээр өөрийгөө шахаад байдаг. Тэгэх шаардлагагүй. Амрах үедээ амар. Гэхдээ битгий зогс гэж байгаа. Битгий зогс. Битгий ухар. Битгий бууж өг гэж байгаа байхгүй. Би өнөөдөр ядраад хэсэг хугацаанд төлөвлөгөөнийхөө дагуу амьдрч чадахгүй бол тэр үедээ зүгээр л амарчдаг. Өдөр болгон ном уншихгүй байна гэж өөрийгөө буруутгах ямар ч шаардлага байхгүй. Зүгээр хэсэг хугацаанд өөрийгөө амраадаг. За тэрний дараа буцаад номоо уншаад, дасгалаа хийгээд, эрүүл мэндэд анхаарад, хийж бүтээх зүйлдээ анхаарад эхэлдэг гэсэн. Яагаад гэвэл миний зорилго бол маш хүчтэй байгаа. Аз жаргалтай хэрнээ амжилттай амьдралыг бүтээх нь миний амьдралын зорилго. Тэрийг бүтээж чадах юм бол би бусдад түүнийг яаж бий болгохыг зааж өгөх, чиглүүлэх тэр зүйлийг бодит амьдрал дээр тушаад хийгээд биелүүлж чадна. Тэгэх юм бол хүмүүс тийм амьдралтаа өөрөө хэрэгжүүлсэн юм чинь энийг би тэгвэл суралцах хэрэгтэй юм байна гэдэг байдлаар хандна. Өөрөө амьдралтаа хэрэгжүүлж чадаагүй зүйлээ бусдад чиглүүлнэ гэж байж боломжийн асуудал. Гэхдээ багш болгон өөрөө гэсэн онцлогтой байдаг. Чиглүүлэгч багш байдаг. Мэдээлэл өгдөг багш байдаг. Мэдээлэл өгдөг багш маань бол өөрөө хэрэгжүүлдэггүй ч гэсэн уншсан мэдсэн зүйлээсээ мэдгийг өгч байдаг багш. Ментор багш гэж байдаг. Өөрөө тухайн зүйл дээр мэрэгчлэн болсон багш байдаг. Чиглүүлэгч багш гэж байгаа. Бүх талбарыг ойлгодог, тэрийг мэдэрдэг, хаашаа явуулах гэж байгаа мэддэг ийм багш нар байдаг. За миний хувьд бол чиглүүлэгч багш гэж явж байгаа. За юм байна. Бүү хичээж чармаах юм бол амжилт олно гэж итгэцгэдэг. Нойроо хугаслаад ч болов ажилдаа шандах юм бол компанитай хүлээн зөвшөөрөгдөж амжилт олно хэмээн бодож унтах нойроо хүртэл хугаслан өгтлээ ажилдаг. Тийм хүн сэтгцийн болон хижээл насан дээр аж амьдралын буруу хөвчлээс үүдэлтэй өвчтэй болж бүр их хичээг чармаах юм бол 40-од насны сүүл 50-аад насны дээрээ залуугаараа гинэд нас барах нь бий. Хэсэг хугацаанд л хичээчих, тэгээ шагналан заавал ирнэ гэдэг ийм буруу ойлголт байгаа. Анхнаасаа тэнцвэртэйгээр тэр өдөр тутамдаа хийж байгаа үйл явцаасаа кайф авах системтэй амьдралын хэм маягийг зохиож чадах юм бол амжилт аяандаа ирнэ. Хэсэг хугацаанд 2 жил, 1 жил бүх зүйлээ орхиод зүтг гэдэг хүмүүс маш их байдаг. Тэглээгээд үр дүн хүрэхгүй. Тэр хүн 1 жил зүтгээд үр дүндээ хүрч байгаа. За би 100 саятай болъё гэд. Тэгээ 100 саятай болчоод ахиад зүтгэнэ гэж байгаа байхгүй. Байж болох асуудал мөн үү? Тэгж болохгүй байхгүй. Хизээ хөхөө мэдэхгүй жиж яагаад зүтгээд байгаа юм бэ? Дараа нь аз жаргалтай болох гээд байгаа юм. Яг одоо аз жаргалтай болох боломжийг бид сонгож болно шүү дээ. Яг одоо аз жаргалтай болж болох уу? Үгүй, болохгүй гэж та хэлж байгаа бол таны сэтгэл зүйд итгэл үнэмшлийн алдаа байна. Аз жаргал гэж юу юм? Амар амгалан мэдрэх, тайван мэдрэх, инээмсэглэх. Зөв үү? За тэгвэл одоо сайхан амар амгалан мэдрээ л да. Хүнзгий амьсгаа аваад юу ч бод санах юм байхгүй амар амгалан мэдрээ. Инээмсэглэе. Аз жаргалын серотонин танд ялгарч байна.
Аж аргал гэдэг зүйл чинь тэр хоолын зүйл биш ээ. Яг одоо ч хэрэгжүүлэх боломжтой зүйл байгаа. Сонирм байгааз. Тийм хүн сэтгцийн болон хичээл насан дээрээ аж амьдралын буруу хөвшлээс үүдэлтэй өвчтэй болж бүрийг хичээж чармаах юм бол 40-од насны сүүл 50-аад насн дээр залуугаараа гинэт нас барах нь бий. Хичээж чармаана гэдэг эрүүл мэнд хэмээх суур хүндэс туйлын бүр туйлын чухал юм аа. Серотонин маягийн аз жаргалыг нэн тэргуунд допамин маягийн аз жаргалыг дараа нь эрүүл мэнд буюу серотонин маягийн аз жаргалыг нэн түрүүнд тавих хичээдэг чармаадаг эцэстээ амжилт эд баялагийг гартаа оруулж чаддаг. Амжилтыг холбоо харилцаанаас чухалчилж үзээд байвал энэ удаа өдөр бүр ажил дээрээ үлдэж ажилдаг ажлын төлөө төрсөн гэлтэй хүний тухай хэрэгцүүлж үзье. Эхнэр нөхөр гэр бүлтэйгээ хамтдаа хоол идэх цаг ч үгүй. Цаашлаад гэр бүл эхнэр хүүхэдтэй тавих анхаарал халамжаар марвхан учраас эхнэр нь салах, хүүхэд нь сургууль завсардах, гэртээ шийддэг, нийгмээс тусгаарлагддаг болж базаахгүй хэрэг явдал руу халтрах нь бий. Гэр бүлийн нандин хэлхээ холбоо хөнгөнд үзэж ажилдаа хэд махрах нь тийм ч аятай зүйл биш. Ажилдаа хичнээн амжилт олсон ч эхнэр нь хаяж өөр хүүхэдтэй нүд үзүүрлэгдэж орхивол аж аргалтай гэж хэлэхгүй л болов. Өөрөөр хэлбэл хэлхээ холбоос болон амжилт гэдэг хэлхээс нь түрүүнд амжилт гэдэг нь хоёрт ордог. Хэлхээ холбоо хүн ёсны нандин харилцааг тоомсорлохгүй байж амжилт руу зорихоос өгсүүлээд савж унтал хичээсэн чармаас нь түүний аз жаргал хүлээж байна гэж үгүй. Окситоцин маягийн аз жаргал түрүүнд допамин маягийн аз жаргалыг удаах байх ёстой. Эрүүл мэнд бүх зүйлийн үндэс мөн. Нэн түрүүнд байх дэс дараалал улам бүр тодорхой болоод ирлээ. Тэгвэл дараа нь хэлхээ харилцаа ба эрүүл мэнд ямар байх ёстой юм бэ? Таны ажил төрөл хэвийн гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалаар дүүрэн амьдарч байвал нэг л өдөр гэр гинэт хор тавдар хэмээн онож сонсох үедээ тэглээч машид аз жаргалтай байна гэж хэлэх үү? Үгүй л болов уу? Өөрөө эрүүл саруул байж л хэлхээ харилцаа сайн байх учиртай. Эсвэл хүүхэд чинь хэцүү өвчин тусвал яах вэ? Өдөр бүр тэр талаар бодож тархиа гашлагах болно. Аз жаргалтай өдөө сэтгэл цавнаас сэтгэлийн амар тайвангүй байдлаас дүүрсэн өдөр хоногоо солигдох болно. Эрүүл мэнд чухал гэж тохиолдолд өөрийн эрүүл мэндээс гадна гэр бүлийнхний эрүүл инх байхгүй аз жаргалтай байна гэж үгүй. Сэтгцийн өвчтэй өвчтөнд үргэлж гэртээ бөгөх биш хаяа найз нөхдөөгөө цайны газарч болов очиж байвал ямар вэ гэхэд ийм нөхцөл байдалтай яаж амьтны нүр харах билээ хэмээн хүчтэй эсэргүүцэх нь олон. Сэтгцийн өвчтэй болвол найз нөхдөөгөө хагас цагаар суух гэх мэт энгийн харилцаа хүртэл бэрхшээлтэй болдог. Эсвэл сэтгцийн өвчтэй болвол жиж буй хөлөг онгоцноос харахнууд хамгийн түрүүнд алга болдог гэдэг шиг урдын найз нөхөд нэг мэдэхэд үгүй болсон байдаг билээ. Серотонин маягийн аз жаргалаа алдахад аяандаа окситоциныг өгүүлвэл эхнэр нөхөр хамтрагч үр хүүхдүүдийн хайр хамтрагчдын хэлхээ холбоо энэ бүхнийг таавруу эрүүл байж бий болгоно. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой. Харин хэлхээ харилцаа дараа нь орно. Ингэснээр серотонин түрүүнд окситоцин удаах нь гэсэн үг. Бат бог суургүй бол заавал эвдэрдэг. Аз жаргалын гурвал допамин аз жаргал, окситоцин аз жаргал, серотонин аз жаргал. За ингээд хамтдаа номоо сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ номыг манай хамгийн сайн найз маань өгсөн. Тэгэхлээр ингээ аз жаргалын гурвал гэхээр нь би аз жаргалтай хүн штэ гэдээ өөртөө хэлээд яагаад надад ийм ном өгсөн юм болоо гэж бодож исэн. Гэхдээ яг уншаад үзсэн чинь сэтгцийн эмч хүний бичсэн ном учраас маш гоё гүнзгий байна. Тэгээд үнэхээр таалагдж байна. Тэгээ энэ номоо үргэлжлүүлэн уншнаа. Чадвал та бүхэндээ бас
хамтдаа уншаад явъя. Тэгээ бүтэн ном оруулж болохгүй учраас та бүхэн маань өөрсдөө энэ номыг бас худалдаж аваад уншаасай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн ном уншлахтаа уулзлаа. Түр баяртай.